За сар болгон 40 Америк доллар төлж байгаа энэ 4D TV YouTube сувгийн үнэнч дэмжигчдтэй өнөөдөр DCH аппликейшнийг яаж ашиглах тал дээр маш тодорхой заавар тайлбар өгье. За яагаад хүмүүс сар болгон 40 Америк доллар төлж байгаа вэ гэвэл Python програмынхаа мэдлэгийг ашиглаад миний өмнөөс скрипт арилж байдаг хэмэл оюуханыг би хөгжүүлсэн. За та бүхэн яг одоо миний Binance аккаунтыг харж байна. Avax, Theta, KNC, Atom, TRX эдгээр криптокойнуудыг хэмэл оюухаа миний мөнгөөр худалдаж авч байгаа. За тэгээд хэмэл оюуханы худалдаж авсан ханшнаас нь тухайн койны ханш нь өсөх юм бол зарж ашиг авна. Энэ крипто арилжааны хэмэл оюуханыг крипто арилжаан дээр мөнгө олж гин үү, алдж гин үү? Та бүхэн тэрийг нь үнд хөлбөргүй шалгаж болно. Тэгэхэд тулд яг энэ үзэж байгаа бичлэгийн чинь доор Telegram чаналынхаа линкийг оруулсан байгаа. Энд харагдаж байна. За энэ линкэн дээр дарах юм бол та бүхэн миний Telegram чанал руу орчин. За энэ чанал дээр 2 минутын паузтай худалдаж авсан сигналууд нь тавигдж байгаа. За хамгийн сүүлд Kite coin-ыг 12.38-д тэгцэг 93 euro аншаар худалдаж авсан байна. Та бүхэн ердөөсөө худалдаж авсан цаг, худалдаж авсан үнийг нь Binance дээр байгаа Kite coin-ийн ханштай харьцуулаад энэ крипто арилжааны хэмэл оюухан мөнгө олдсон байна уу, алдсан байна уу тэрийг нь мэдчихнэ гэсэн үг. За тэгэхэд бол би Binance руу орлоо. Тэгээд энэ чи Kite гэж хайлаа. Тэгэнгүүт Kite coin-ийн чарт нь гараад ирж байна. За тэгэнгүүтээ би энийг 1 минут дээр тавина. Энийг би 1 минут дээр тавина. Тэгснээр 1 минутын чарт нь гараад ирж байгаа. Энд чи харагдж байгаа энэ зураас болгоно 1 минутыг илтгэж байна гэсэн үг. За миний хэмэл оюухан 12:38-д худалдаж авсан гэж харагдаж байна. 2 минут хосордог. Тэгэхээр та нар яах нь 12:38-аас 2 минутыг хасчихна гэсэн. Тэгэхээр яг нэг худалдаж авсан цаг нь гараад ирнэ. Тэгэхээр 12:36-д худалдаж авсан байна. За тэгэнгүүт нь нэдүүлээ энэ чи 12:36-д Kite coin-ийн ханш хэдтэй байсан байна. Харъя. 12:36-д Kite coin-ийн ханш нь тэгцэг 939 гэж харагдаж байна. Ботны худалдаж авсан ханш нь тэгцэг 939 яг ууцтай. За тэгээ хамгийн гол нь тэгцэг 939 ханшаас одоогийн ханш хүртэл энэ зайд ботны худалдаж авсан ханшнаас энэ coin-ийн ханш өссөн байна уу тэрийг нь анзаарна. Хэрвээ энэ coin-ийн ханш нь 1-2% ботны худалдаж авсан ханшнаас өссөн байх юм бол аль хэдийн энэ крипто арилжааны хэмэл оюухан худалдаж авсан coin-оо зараад ашиг авсан байна гэсэн үг. Тэгэхээр аль хэдийн энэ арилжаан дээр ашиг олцсон байна гэсэн үг. За тэгээд та нар энэ ч харж байна. Kite coin-ийн арилжаан дээр бол аль хэдийн ашиг олцсон байна. Яагаад вэ гэхээр энэ ч тэгцэг 941 гэж харагдаж байна. Тэгцэг 939-оор худалдаж аваад тэгцэг 941 дээр зарцсан байх магадaltaй байхгүй. Эсвэл тэгцэг 942 дээр ч юм уу. За тэгэхээр ингэж та нар миний крипто арилжааны бот ашиг олж байгаа юм уу, мөнгө алдж байгаа юм уу? Тэрийг нь 100% үн төлбөргүй шалгах боломжтой. Ингээд 24 цагийн туршид миний оролцоо үгээр хэмэл оюухан крипто арилжаа хийх боломжтой бол та бүхэн эндээс харж байна. Миний хувьд бол ерөнхийдөө бол энэ хэмэл оюуханы олж өгч байгаа мөнгийг нь банк руугаа татна, өөрөө ч хийхгүй. Энэ бол бүрэн автоматчлагдсан систем. Тэгэхээр сар болгон 40 Америк доллар төлж байгаа хүмүүстэй өөрийнхөө хийсэн энэ крипто арилжааны хэрэгсэл системийг ашиглах боломжийг олгож байгаа.
За тэгээд хэрвээ та нарт ямар нэг ойлгохгүй юм байх юм бол яг энэ үзэж байгаа бичлэгийн чинь доор more гэдэг нэг жижигхэн кнопп харагдана. За энэ ч би DCH аппликейшныхаа танилцуулга бичлэгний линкийг оруулсан байгаа. DCH app гишүүн болох гэдэг энэ линкэн дээр дарах юм бол харагч байгаа. За нэг ийм бичлэг гараад ирнэ. 21 минут 37 секундын урттай. За тэгэхээр та бүхэн энэ бичлэгийг бүтнээр нь үзэл бүх юма ойлгоод авчихна. Энэ бичлэгэн дээр бас яаж энэ DCH аппликейшн дээр миний төлбөртэй гишүүнчлийг худалдаж авдгийг жишээ үзүүлсэн байдлаар зааж өгсөн байгаа. Өдөөс энэ бичлэгэн дээр гарч байгаа нүдийг дагаж хийгээл та нар миний үнэнч дэмжигч болчихно гэсэн үг. За DCH аппликейшн руугаа орлоо. Тэгэнгүүт энэ чинь 3 Америк долларын зураг харагдана. Кнопп харагдана. Алтан кнопп. За энэ кноппон дээр ингээд дарангуут миний крипто арилжааны Try Test аппликейшн гараад ирнэ. За энийг тайлбарлахын өмнө би та бүхнээс нэг юм хүсье. Юу эсвэл гэхээр Binance дээр байгаа биткойны чартыг миний аппликейшн дээр байгаа биткойны чарттай харьцуулж үз. За би чи BTC гэдэг энэ лот дээр дарах юм бол биткойны чарт гараад ирнэ. За 5 тоолъё. Binance-ийн биткойны чартыг миний аппликейшны биткойны чарттай харьцуул. 1 2 3 4 5. Тэгэхээр ямар ч зөрөө гарахгүй бол та бүхэн харж байна. Яагаад вэ гэхээр энэ аппликейшн яаж биткойн шиг 63 897 гэж мэдээд байгаа гэхээр Binance дээрээс татж байгаа байхгүй мэдээллийг. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэвэл миний Telegram-ийн аппликейшн дээр байгаа энэ биткойны үн бол Binance дээр байгаа биткойны үнэ гэсэн үг. За миний энэ Telegram-ийн аппликейшн дээр харагдаж байгаа энэ биткойны чарт бол Binance дээр байгаа биткойны чарт гэсэн үг. За тэгээд энэ Durdit Community Hub аппликейшн руу элсэж орсон хүн болгоно цаанаас 25,000 Америк долларын тест мөнгийг авна. Энэ бол жинхэнэ мөнгө биш, тест мөнгө. Одоо хэдүүлээ энэ 25,000 Америк доллароос 5,000 Америк доллараар нь биткойн худалдаж аваад үзье. Тэгэхэд бол доошо гүйлгээд маркет дээр нь би ийшээ 5,000 гэдээ оруулчихна. За тэгээ buy BTC дээр нь дарах юм бол энэ чи open history гэдэг нэг хоёр юм байгаа. History дээр нь миний сая 5,000 Америк доллараар биткойн худалдаж авсан арилжаа харагдчихэв. За хамгийн чухал нь PNL. PNL нь энэ арилжаанаас би ашиг олж гин үү, мөнгө алдж гин үү, тэрийг нь харуулна. За яг одоо PNL нь 1%-тай гэж харагдчихэв. Миний худалдаж авсан ашнаас биткойн 1%-ээр өссөн байна гэсэн үг. За ингээд ирэхэд бол та бүхэн тест мөнгөөр худалдаж авсан арилжаанууд дээрээ мөнгө олж гин үү, мөнгө алдж гин үү, тэрийг эндээс ингээд мэдчихнэ гэсэн үг. За шууд худалдаж авахын оронд худалдаж авах захиалга өгч болно. Тэр нь ямар өчтэй бэ гэхээр одоо жишээ нь би энэ 63 одоогийн биткойн шин 63,880 байна. Тэгвэл 63,880-аас унаад 62,880 дээр нь очих юм бол би худалдаж авна. За тэгж захиалга өгөхийн тулд би энэ 300 Америк доллараар худалдаж авна гэд buy BTC дээр нь дарчна. За тэгэнгүүт худалдаж авах захиалга нь болохоор open дээр нь ороод ирнэ. Харж байна. 300 Америк доллараар BTC 62,880 руу унах юм бол худалдаж яваа гэд өөрчлөлт захиалга өгч байгаа байхгүй. Хэрвээ өөрчлөлт зарах захиалга өгөхийг хүсэх юм бол buy BTC-ийн оронд sell BTC дээр нь дараал болоо. За тэрнээс гадна энэ OKO гэж харагдаж байна. OKO гэдэг нь ямар ч тоо вэ гэхээр нэг зарах захиалга нь нөгөө зарах захиалга цуцлахыг хэлж байна. Нэг авах захиалга нь нөгөө авах захиалга цуцлахыг хэлж байгаа. За одоо жишээ нь би OKO дээр нь энэ
биткойныг 65,000 төр нь очих юм бол зар гэж захиалга өгчээ. Доотлолт нь болохоор биткойныг 63,000 төр очихгууд нь зар гэж захиалга өгчээ. За тэгээд хэдэн Америк доллараар доллартай тэмцэх биткойныг зарах юм. Тэрийг ийш оруулна. 5,000 Америк доллартай тэмцэх биткойныг зарна гэд сэл BTC дээр нь дарчээ. За тэнгууд ингээд око ордер нь ороод ирж байгаа. За око ордер нь ямар өчтэй юм бэ гэхээр хэрвээ биткойны үнэ нь 65,000-аар өсөх юм бол энэ 63,000-аар зарна гэсэн захиалагчид цуцлагдаад 65,000 төр зарагч чинь хэрвээ биткойны үнэ нь 63,000-аар унах юм бол 65,000 төр зарна гэсэн захиалгын цуцлагдаад 63,000 төр зарчна гэсэн үг. За ингээд та бүхэн ихэд бол яаж энэ аппликейшн дээр ямар нэг койныг худалдаж авах юм, ямар нэг койныг зарах юм тэрийг бол ойлгоод авлаа. За энэ чинь нэг AI гэсэн нэг жижигхэн алтан коноп харагдаж байна. Энэ дээр дарах юм бол энэ крипто арилжааны хиймэл оюухан хизээ ямар койныг ямар хашаар худалдаж авсан, зарсан тэр нь харагдана. Entry дээр нь болохоор худалдаж авсан сигналууд нь exit дээр нь болохоор зарсан сигналууд нь харагдана. За хамгийн сүүлд Kite USDT-г худалдаж авсан байна. 266 Kite coin-ыг 25 Америк доллараар худалдаж авсан байна. Хамгийн сүүлд EGL гэдэг coin-ыг зарсан байна. EGL гэдэг coin-ыг тэгцэг 14.24 ханшаар нь худалдаж аваад тэгцэг 14.27 ханшаар зарсан байна. Тэгцэг 14.24-оор худалдаж аваад тэгцэг 14.27-оор зарсан байна. Тэгэхээр энэ дээр бол маш бага хэмжээний ашиг олсон гэсэн үг. За арилжаанаас ашиг олсон сигналууд нь юм ногоо бүөрийнхээ тэмдэглэгээтэй харагдана. Харин арилжаанаас мөнгө алдсан сигнал бол ийм улаан хэрэгстэй харагдана. Одоогийн байдлаар нэг арилжаан дээр одоогийн байдлаар ирэхэд бол ойрхон мөнгө алдсан арилжаа байхгүй байна. Тэгэхээр ирэхэд бол одоогийн байдлаар энэ дээр мөнгө алдсан арилжаа нь харагдахгүй байна гэсэн үг. За тэрнээс гадна энэ чинь copy trade гэсэн коноп харагдаж байна. За энэ дээр та бүхэн ирэхэд бол өөрийнхөө Binance аккаунтыг миний Telegram-ын мини аппликейшнтэй холбоно. Binance-аас цаанаас нь автоматчлагдсан крипто арилжааны хиймэл оюухантай холбох зориултын API түлхүүрийг өгдөг. За тэгээд та нар энэ чинь Binance-ийн API түлхүүрийг оруулаад API secret-ээ оруулаад connect-ээр ингээд дарж байгаа юм бол миний Telegram-ийн аппликейшн чиний Binance аккаунттай холбогдчихно гэсэн үг. Энэ арилжааны хиймэл оюухантай Binance аккаунттай холбогдохгүй байх юм бол нэг чухал шалтгаан нь API түлхүүрээ буруу үүсгэх байгаа байхгүй. Одоо та нарт API түлхүүрээ яаж зөв үүсгэх юм тэрийг харуулъя. Binance аккаунт руу ороод аккаунт дээр дараад энэ API management гэсэн коноп харагдана. Desktop дээр бол за API management дээр нь дарангууд энэ create API гэсэн шар коноп харагдаж байна. За энэ дээр ингээд дарах юм бол system generated, self generated гэдэг хоёр юм харагдана. System generated-ийг сонгоно. Next дээр нь дарлаа. API түлхүүрүүндээ нэр өгөө гэж байна. Та нар дурын юм зохиогоод оруулчих болно. Дүр дийлийг дагах юм аа те. За тэгэнгүүтээ next дээр нь дарна. За одоо шинэ хэдүүлэн чи дүр дийл дагах гэд оруулж байна. За next дээр нь дарлаа. За тэгэнгүүт миний хувьд бол Google Authenticator ашигладаг. Google Authenticator-ийнхаа кодыг ийшээ оруулж баталгаажуулна. Email хаяг руу явуулсан кодыг ийшээ оруулж баталгаажуулна. За ингээд дүрдийл дагах API түлхүүрийг үүсчлээ. За API түлхүүрийгээ үүсгэснийхээ дараагаар шууд API key copy хийж авах хэрэгтэй. Secret key заавалчгүй copy хийж авах хэрэгтэй. За secret key API түлхүүрийгээ үүсгэснийхээ дараагаар шууд copy хийх ёстой шүү. Яагаад вэ гэхээр secret key дараа нь дахиж харах боломжгүй байдیں۔
За тэгсний дараагаар миний API дэлгүүрийг энэ 4D follow-тай адилхан ингээд үүсчин. За тэгэнгүүт нь та бүхэн API дэлгүүрийн үг дээрээ edit restriction дээр нь дарна. За edit restriction дээрээ дарсныхаа дараагаар хамгийн эхлээд нэг юмыг анзаарах хэрэгтэй. Тэр нь энэ by checking this box гэсэн юм нь шатлагдсан байна уу, шатлагдаагүй юу тэрийг хар. Энийг шатлж болохгүй. Хэрвээ энийг шатлах юм бол Binance аккаунттай миний крипто арилжааны бот холбогдохгүй гэсэн үг. Энийг тэгэхээр заавалчгүй uncheck хийн. Энийг шатлж болохгүй. За тэгээд доошлууллаа. За тэгэнгүүтээ та бүхэн API дэлгүүрүүгэндээ зөвшөөрөл олгоно. За энэ API дэлгүүрүүгээр дамжуулж Binance аккаунтн дээр крипто арилжааны имлүүгийнхаа юу хийж болох вэ? Ердөөсөө эдгээр зөвшөөрлүүдээс ганцхан enable spot margin stock trading энийг л сонгоно. За энийг сонгоод API access restriction-ыг нь unrestricted болгоод тэгээд энэ save дээрээ дараал болоо. За ингэж Binance-ийн API дэлгүүрийг үүсгэн шүү. Зөвшөөрлүүдээс нь зөвхөн enable spot margin, enable reading энэ хоёрыг л сонгоно. Тэгээд та нарт гэж хэлэхэд хэзээч битгий enable withdrawal гэсэн энийг сонгоорой. Хэрвээ enable withdrawal дээр нь дарчих юм бол API төлхүүрүүгээр чинь дамжуулаад Binance аккаунтаас чинь мөнгө татах зөвшөөрлийг олгож байна гэсэн үг. Ерхэд бол миний хиймэл аюухан цаанаас нь чиний API restriction-ыг чинь шалгана. Хэрвээ enable withdrawals нь шатлцсан байх юм бол татгалзсан, reject хийн. Хэрвээ enable withdrawals нь шатлагдаагүй байх юм бол энийг сонгоогүй байх юм бол миний Binance аккаунтын доторгоо мөнгийг энэ API дэлгүүрүүгээр дамжуулж татах 100% ямар ч боломжгүй гэсэн үг. За яаж холбох тухай энэ бичлэгэн дээр бүр илүү дэлгэрэнгүй заасан байгаа. Ердөөсөө энэ үзэж байгаа бичлэгнийхаа доор байгаа энэ линкэн дээр дараад энэ 21 минут өстэй бичлэгийг бүтнээр нь үзээрэй. За зарим нэг гишүүд маань, зарим нэг төлбөртэй гишүүд маань Binance аккаунттайгаа холбогдсон энэ бот чинь арилжаа хийхгүй байна гэж комент хэсгээр бичсэн байлаа. Нэгдүгээрт би энэ арилжааныхаа ботыг өөрөө тест хийж үзсэн. Миний Binance аккаунттай холбогдоод миний мөнгөөр бол одоогийн байдлаар ямар ч асуудалгүй арилжаа хийж байгаа. Хэрвээ энэ крипто арилжааны бот чиний Binance аккаунтн дээр арилжаа хийхгүй байвал ямар шалтгаан байж болох вэ? Нэгдүгээрт нь Binance-ийн нэг удаанд арилжаанд ороод мөнгөнд дүн нь $5. Хоёрдугаарт нь миний энэ крипто арилжааны бот нийт капиталын чинь 2.5%-аар нэг удаа арилжаа. Тэгэхээр Binance аккаунтын дотор байгаа нийт мөнгөн дүнгийн чинь 2.5% нь $5 дээш байж чадахгүй бол арилжаанд орохгүй гэсэн үг байхгүй. Чиний Binance аккаунт чинь энэ ботонд арилжаах зөвшөөрөл өгөхгүй байна гэсэн үг. Тэгэхээр миний крипто арилжааны ботыг автоматар дагахыг хүсэх юм бол Binance аккаунтын дотор $1000 байршуулах хэрэгтэй. Одоогийн байдлаар миний крипто арилжааны ботны нийт арилжааны капитал нь $1000. Тэгэхээр та нар яг адилхан арилжааны капиталтай байж иж энэ крипто арилжааны боттой яг адилхан үр дүн гарна гэсэн үг байхгүй. Хэд баг мөнгөнд дүнгээр крипто арилжаа гэх юм бол эрсдэлтэй. Binance-ос цаанаас нь ямар нэг койныг худалдаж авах үед, ямар нэг койныг зарах үед тодорхой шимтгэл авдаг байхгүй. Тэгэхээр хэд баг мөнгөнд дүнгээр крипто арилжаа гэх юм бол тэр шимтгэлд нь олдсон ашиг чинь идэгдчихдэг байхгүй.
Хэрвээ Binance аккаунтанд $1000 байхгүй бол автоматар дагах гээд хэрэггүй. Зүгээр мануалаар дагаж болно. Одоо шинэ Binance аккаунтанд дотор $1000 биш $30,000 байлаа гэж бодъё. Тэгвэл та нар яах вэ гэхээр entry дээр нь ямар нэг сигнал орж ирэхийг хүлээнэ. За тэгээ ямар нэг сигнал entry дээр нь ороод ирэх юм бол 1 минутын дотор Binance дээр шууд худалдаад авна гэсэн үг. Эсвэл та нар Binance дээр шууд ботыг дагаж худалдаж авахаас өмнө энэ dry test application дээр жоохон бэлтгэл хийж болно. Одоо жишээ нь энэ kite гэдэг сигнал нэг секундын өмнө орж ирсэн гэж үзэх юм бол kite гэдэг койныг ямар аншаар авсан байна. Энд чи харагдаж байна. Тэг 939 яг одоо kite-ийн ханшны ямар байна? Харъя. Ой. Яг одоо kite-ийн ханшин тэг 9380. Тэгэхээр ботны худалдаж авсан ханшин яг одоо байгаа kite-ийн ханштай адилхан байх юм бол та нар ялс kite худалдаад авна гэсэн үг. Dry test application дээр. За ингээд ирэхэд бол та нар жоохон дасгал хийчих хэрэгтэй. За ингээд ботыг яг цаг тухайд энэ dry test дээр дагаж чадчих юм бол асуудалгүй дагаж чадчих юм бол та нар яах вэ? Binance аккаунтн дээр дагна гэсэн. Хамгийн гол нь ботны худалдаж авсан ханштай нэг бол одоогийн ханш нь адилхан байх ёстой. Нэг бол одоогийн ханш нь ботны худалдаж авсан ханшнаас доогуур байх ёстой. Харин ботны худалдаж авсан ханшнаас одоогийн ханш нь өссөн байх юм бол тэр тохиолдолд энэ сигналыг алгасаар. За ингээд та бүхэн ирэхэд бол мэдэх ёстой бүх юмнуудаа баг мэдээд авлаа. Ягаад анхнаасаа би крипто арилжааны хэмэл оюухан хийх болсон шалтгаан маш энгийн. Одоо жишээ нь онлайн дэлгүүр нээх юм бол би маркетинг явуулах шаардлагатай болно. Маркетинг явуулахын тулд хоёр аргацсан байгаа. Нэг бол бараа бүтээгдэхүүнээ үн төлбөртэй заа сувчтайгаар реклам хийн. Нэг бол үн төлбөргүй аргаар реклам хийн. Үн төлбөргүй аргаар реклам хийхээр чи ямар нэг одоо группүүд руу ороод бараа бүтээгдэхүүнээ постлно. За энэ бол маш удаан маш их цаг зав шаардсан бүтэх магадлал маш бага амар өрсөлдөөнтэй зах зээл гэхгүй. Тэгэхээр миний судалгаагаар бол Монгол улсаас хамгийн хурдан хугацаанд шолоохон мөнгө гаргавал крипто арилжаа. За тийм учраас ерөнхийдөө бол энэ крипто арилжааны хэмэл оюуханыг анхнаасаа хөгжүүлэх шийдвэр нь гарсан. За тэрнээс гадна энэ ч нэг тархины канал барих чинь энэ дээр ингээд дарах юм бол миний крипто арилжааны хэмэл оюухан гараад ирнэ. Тэгэхээр одоогийн байдлаар би крипто арилжааны миний өмнөөс крипто арилжаад agentic AI хөгжүүлэхээс гадна чатбот бас хийсэн байгаа. Та нар энэ чатботноос хүссэн юм асууж болно. Одоо жишээ нь биткойныг би ямар ханшаар худалдаж авах нь тэр тухай асуугыг хүсэх юм бол give me BTC buy order. Биткойныг худалдаж авах ханш над үг гэлээ. За тэгэнгүүт энэ хэмэл оюуханыг юу гэж хариулахыг нь харъя. За биткойныг chief I do not excuse. За ерөөдөө бол нэг жоохон алдаа гарч байна. Хэмэл оюухан заримдаа алдаа гарах үе бол тохиолдно. Арай өөр юм асууад үзье. BTC is going up or down in next 24 hours. Дараагийн 24 цагийн дотор
биткойн өсөх хандлагатай байна уу, буурах хандлагатай байна. Нөгөө санхүүгийн хамгаалах гормын идэвхжээр зарим тохиолдолд ингээд алдаа заагаад байгаа. Жохон глич гараад байгаа. Тэгээ ерөнхийдөө бол энийг би цаашдаа заасан. За chief based on provided indicators BTC appears to be trending slightly downwards over time. За ерөнхийдөө бол одоогийн байдлаар крипто арилжааны индикаторууд дээр үндэслээд хэлэх юм бол биткойн ойрын хугацаанд жоохон доошогоо уналттай байгаа төлөв бол анзаарч байна гэж байна. So the moving average MA values are generally decreasing with the moving average volume доошлж байна. With 7 кандлийн дундаж 9 кандлийн дунджийг ингээд анзаарах юм бол за ерөнхийдөө бол одоо биткойн ойрын хугацаанд жоохон уналттай байх болов уу. Тэгэхээр дараагийн 24 цагийн дотор биткойн бол уналттай байх төлөвтэй байна гэж хэлж байгаа байхгүй. За ингээд та нар ямар нэг койныг хиймэл оюун ухаанаар 24 цагийн дараа уналттай байх юм уу, өсөлттэй байх юм уу гэдгийг нь таамаг гаргуулчих чинь. Тэрнээс өөр бас хүссэн юм асууж болно. За одоо чинь moving average гэдэг. Тэгвэл moving average гэдэг нь ямар утгатай үг юм? So what means moving average гэж асууад үзье. Нэгсэндээ энэ чатбот бол крипто арилжааны багш байхгүй. Ямар ч хүнээс хэмэл оюун ухаан илүү өргөн мэдээллийн сантай, ямар ч хүнээс хэмэл оюун ухаан илүү хурдан тооцоолон бодно. Тэгэхээр та нарт яг жинхэнэ крипто арилжааны мэргэжилтнээс хичээл авч яана гэсэн. За ингээд moving average гэдэг нь ямар утгатай үг юм? Тэрийг ингээд маш ойлгомжтойгоор тайлбарлаад өгч байна. Би танарт монголоор тайлбарлаад өгч яг тэгэхээр moving average-ийг бол заавалчгүй мэдэх ёстой крипто арилжаа гэдэг хүмүүс. За moving average гэдэг нь энэ MA7, MA25, MA99-ийг хэлж байгаа. Одоо жишээ нь энэ нэг зураас нь харагч байна. Энэ ногоон зураас харагч, энэ улаан зураас харагч байна. Тэгэхээр MA7 гэдэг нь 7 зураасны дундаж үн гэсэн үг. MA25 гэдэг нь 25 зураасны дундаж үн. MA99 нь болохоор 99 зураасны дундаж үн. Яг одоо та нар биткойны 15 минутын чартыг харж байна. Тэгэхээр энэ ч байгаа зураас тус бүр нь 15 минутыг илтгэнэ. Хэрвээ би энийг 4 цаг дээр нь тавьчих юм бол энэ ч байгаа зураас тус бүр нь 4 цагийг илтгэнэ. За нэг өдөр дээр нь тавьчих юм бол энэ ч байгаа зураас тус бүр нь нэг өдрийг илтгэнэ. За байж болох бүхий л DCH аппликейшнтэй холбогдолтой асуултууд хариулт өгсөн байх гэж найдаж байна. Хэрвээ та бүхэн DCH аппликейшн дээр миний төлбөртэй дэмжигч болохыг хүсэж байгаа бол төлбөр төлөхөөс өмнө Terms and Conditions маань бас уншаарай. DCH аппликейшн дээр төлбөр төлөх цонхон дээр ерөнхийдөө бол Terms and Conditions би оруулсан байгаа. Ирээдүйд коммент гарч байгаад хүмүүсийн асуусан асуултуудыг багцлж байгаад YouTube-ийн бичлэг хийх замаар би танарт хариулт өгөөд явна. Тэрнээс хүн болгонтой холбогдоод тулж харьцах цаг зав бол над байхгүй. Шодуухан хэлэхэд. За тэгээд та бүхэнд маш их баярлалаа цаг заваар зоцоолсонд. Дараагийн бичлэгээр уулзъя. Peace.